Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Алайхын үйлдвэрлэл технологийн парк. Сайн байцгаана уу? Намайг Баяр Сахлан гэдэг цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дараагаар ажилладаг цагдаагийн дэд хурамдаа золтой ийм хүн байна. За өнөөдөр Налайхын үйлдвэр технологийн парк дээр Налайх дүүрэг, Багнуур дүүрэг, Багхангаа дүүргийн цагдаагийн хэлтсийн зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмтрэг зөрчлийг мөрдөл шалгахад анхаарах асуудал сэдвээр ингээд сургалт зохион байгуулж байна. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийг хуульчилж заасан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийнхаа сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд нь халтж байгаа үйлдэл эсвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж хуульж байсан. Гэр бүлийн хүчирхийллийг өөрөөр хэлэх юм бол эрх мэдлийн тэнцвэргүй харилцааг хүчирхийлэл гэж томьёолсон байгаа. За эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа гэдэг бол хин нэг нь тухайн гэр бүлийн харилцаанд айц хүзтэй, түгшүүр дарамттай ахаар хин нэг нь эрх мэдлийн хувьд илүү давмгай байдаг энэ харилцааг гэр бүлийн хүчирхийлэл гэж байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль нь гэр бүлийн хамаарал бүхий бүхийлгэнд үйлчилдэг. Эхнэр нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн бусад гишүүнүүдийн донд үйлдэгдэж байгаа энэ хүчирхийллийг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиар шалган шийдвэрлэдэг байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлд байгууллагын ажилтан ажил олгогч нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төр хамгаалах байрны эцгийн үйлчлэлийн нэгжүүд хамгаалтанд байгаа ажилтныхаа ажлын байрыг хадгалах, гэр бүлийн хүчирхийллээс өрсөн сэргийлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр үүрэг хүлээсэн байдаг. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд хамтарсан багийг заасан байдаг. Энэ хамтарсан баг нь тухайн иргэний оршин сууж байгаа газрын хорооны засаг дарахаар ахлуулсан тухайн хорооны нийгмийн ажилтан, гэр бүл хүүхэд залуучд хөгжил хамгааллын газар хэлтсийн нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн эмч, цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, мөн дээрээс нь халамжийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн мэрэгсэн баг байдаг. Энэ баг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бүхий л төрлийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдгээс гадна тухайн хохирогчийг хамгаалах, тухайн хохирогчийг хүчирхийлэлтэй харилцаанаас гаргахад, хүчирхийлүүлдэгчийг хүчирхийлүүлдгээс нь татгалзуулахад чиглэсэн бүхий л төрлийн үйл ажиллагааг багаараа хийх үүрэг хүлээдэг байгаа. Тэгэхээр иргэд маань гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол хэн нэгэн таньдаг хүн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн харсан сонссон бол хамтарсан багтаа хандаж туслалцаа дэмжлэг авах боломжтой байдаг. Цагдаагийн байгууллагын дэргэнд 107 тусгай дугаарыг утас ажилладаг. Энэ 107 тусгай дугаарын утас нь гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийг хүлээн авахаас гадна хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий 24 цагаар ажилладаг үн төлбөргүй ийм утас байдаг. Тэгэхээр иргэд 107 тусгай дугаар руу хандаж гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авах, сэтгэл зүйн зөвлөгөө авах ийм боломжтой байдаг байгаа. Ийм учраас гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулинд гэр бүлийн хүчирхийллийг ажил үргээ гүйцэтгэж явах явцдаа мэдсэн төрийн байгууллагын ажилтан, тухайлах юм бол сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эмч, бусад төрийн байгууллагын бүхий л ажилтан хүчирхийллийг мэдсэн бол мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэ мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гим хор учирч байгаа бол төрийн албаны тухай хууль болоод зөрчлийн тухай хуульд заасан хуулийн хариуцлага хүлээлгэхээр ингэж заасан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь өөрөө хор уршиг өндөртэй, ноцтой ийм асуудал байдаг учраас иргэдийг мөн гэр бүлийн хүчирхийллийг харсан бол, үзсэн бол, сонсон бол цагдаагийн байгууллагад мэдээлж тухайн гэр бүлд байгаа эрх ашиг хамгаалж чадахгүй байгаа, зовж тарчилж байгаа тэр иргэний эрхийг хамгаалж цагдаагийн байгууллагад мэдээлээч гэж ингэж уриалмаар байна. Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Алайхын үйлдвэрлэл технологийн парк.